Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3. За сайн байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За ингээд өнөөдрийн Энжел радио дэлхийн мөнгөний 7 хоног зориулсан подкаст ингээд эхэлж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах мэрэгжилтэн Туяа цэцэг болон Монгол банк олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн ахлах мэрэгжилтэн Нургуул нар ингээд оролцож байгаа. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв бол одоо хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэг зориулсан дэлхийн мөнгөний бодлогын 7 хоногийн талаар ингээд ярилцах юм байна. За ингээд яг энэ дэлхийн мөнгөний бодлогын талаар ингээд за Монгол банкны олон нийттэй харилцаатай санхүүгийн боловсролын төвийн ахлах мэрэгжил Нургуулаас эхний асуултыг тавья. За дэлхийн мөнгөний 7 хоног гэж юуг хэлээд байна? Дэлхийн мөнгөний 7 хоног гэдэг одоогоор л 10-ад жилийн өмнө анх үүсгэн байгуулагдсан. Одоо нийтдээ 176 орны 16 мянга орчим байгууллагууд хамтраад яг үүдэд яг өнөөдрөөс эхлээд хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлийг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг бол ингээд зохион байгуулдаг байгаа. Яагаад зохион байгуулдаг вэ гэхээр хүүхэд залуучууд маань бидний ирээдүй байгаа. Тэгэхээр аль болох залуугаас нь санхүүгийн мэдлэгийг одоо ингээд төлөвшүүлээ, дадлал болгоод ирээдүйдээ одоо санхүүгийн эрхчлэлд хүрэхэд нь өөртөө ихтэй байхад нь санхүүгийн зөв шийдвэр гаргахад нь дэм болгох зорилгоор одоо ганцхан улс дангаараа биш дэлхийн нийтээр хамтдаа алхацгаая гэсэн зорилгоор явж байгаа гэсэн үг. За улс орнууд яагаад иргэдийнхээ санхүүгийн мэдлэгт ингэж их анхаарат байх болов? Ер нь яагаад тэр вэ? Ялцчгүй энэ бол санхүүгийн доктортой байдлыг бол хангахад маш их одоо дэм үзүүлэлтийн нэг хүчин зүйлс байгаа. Санхүүгийн доктортой байдал гэхээр бид нар түрүүний хэлсэнчлэн одоо эдийн засаг одоо доктортой байлгах зорилгоор дээрээс нь иргэдээ сахилга баттай байлгахаар улсын хөгжлийг дэмжих одоо иймэрхүү зорилгоудаар бол улс орнууд бол бодлого боловсруулад явдаг байгаа. За яг ингээд Монголд ингээд системтэйгээр одоо санхүүгийн мэдлэг олгох юм тогтолцоо ер нь байдгүй байгаа. За та тогтолцоо хувьд бас дурдаач. За Монгол улсын хувьд болохоор бид 12 оноос эхлээд бол дэлхийн мөнгөний 7 хоногт бол ингээд хамт алхаад ингээд анх бол одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Одоогоор бол Төв банк манлайлаад яагаад гэхээр нэг бодлогын институт заавал оролцох хэрэгтэй байдаг. Тэгээд бусад санхүүгийн институт буюу өнөөдөр бас манай ярилцлагаас хадгаламжийн даатгалын корпорациас ингээд оролцоод явж байгаанаас бидний бодлого боловсруулагчдын одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын нэг юм. Тэгэхээр санхүүгийн одоо мэдлэгийг дэвшлэхэд ялцчгүй урт хугацаанд явагдана. Өнөөдөр нэг өдрийн дотор бид нар санхүүгийн мэдлэгтэй болдгоо хугацаа шаардагддаг. Тэгээд тогтолцоог бол ингээд хамтраад хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. 16 оноос хойш одоо ингээд өнөөдрийг хүртэл явж байна. Тал талын одоо үндсэн одоо зорилтод бүлэгтэй байдаг гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар хүүхэд залуучуудад ямар мэдлэг олгохын, оюутан залуу гэр бүл ямар мэдлэг олгохын, орон нутгийн иргэдийг яах юм, дөнгөж ажил эрхэлж байгаа одоо бизнес эрхлэгчдэд ямар мэдлэг олгохын гэх мэтчлэн зорилтод бүлэг тус бүрдэн зориулсан одоо санхүүгийн мэдлэг олгох одоо системтэйгээр ингэж өгч бол ажиллаад ингэж явж байгаа. За нэгэнт даатгал гэж хадгаламж гэж ингэж ярьсан тийм ээ. За тэгэхээр одоо саяны одоо энэ үгэн дээр одоо дөрөөлөд гэх юм уу да. За хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах мэрэгжилтэн Туяа цэцгээс бас ингэ асууя. За ер нь бас иргэд бас хадгаламжиндаа итгэл энэ төр бас байх ёстой. Тэгэхээр одоо хадгаламжийн одоо эхний алхам гэж яриул одоо таны хувьд юу гэж ярих вэ? Хадгаламжийн одоо даатгалын корпорац гэдэг утгаар нь ярих гэдэг шүү дээ. За эхлээд энэ маань сонсогч олонда өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За яг хадгаламж гэж ярихаас өмнө эхлээд хоримтлал тий. Хадгаламж бол хоримтлалын нэг хэлбэр төрөл байдаг. Бүгдээр мэдж байгаа хэ хоримтлал бол маш олон төрөл байдаг тий. Хоримтлал гэдэг нь хамгийн гол нь ирээдүйд одоо үндснээ алдахгүй зүйлийг бол хэлдэг. Тэгэхээр зэрэг энэ дээр жишээлбэл алтай аж болно, үнэт зүйлс одоо хөгжүүл маань хөөрөг гэх мэтчлэн нэрээр үеэс бол хоримтлалыг бол бас хэрэгжүүлж зуршил болгож ирсэн байдаг. За ингээд хадгаламж маань бол мөнгөн хоримтлал юм. Дээрэс нь банкн дах одоо яг энэ мөнгөн хоримтлалыг хадгаламж гэж ойлгож болно. Тэгэхээр банкн дах хадгаламж маань даатгдсан байдаг. За даатгцсан гэхээр та бас яг бодож байгаа даатгцсан юм чи мэдээж даатгалын мэдээж хураамж төлж магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр та мэдээж банкнд харилцах хадгаламжийн данстай манай сонсогч олон ч гэсэн бүгд банктай харилцдаг.
мэдээж харилцаа хадгаламжийн данс байгаа. За тэгэхэд бид нараас одоо нэг ч даатгалын хурамж төлөхгүйгээр энэ банкнд дах мөнгө хөрөнгө маань даатгагдсан байдیں۔ За банкуд маань одоо харилцагчдынхаа өмнөөс энэ даатгалын хурамжийг төлөөд явдیں۔ За инхээр ингээд бид нар иргэд маань өөрийн мэдлэг миний банкнд дах мөнгө хөрөнгө даатгагдсан гэдэг талаарх мэдээлэл бол ингээд байхгүй байдаг. Тэгэхээр энэ мэдээллийг хүргэх нь бол маш чухал. Энэ маань өөрөө иргэдийн бас нөө санхүүгийн мэдлэг боловсрал ороод явчихна. Тэгэхээр банкны харилцагч нар маань за миний мөнгөн хөрөнгө банкнд даатгагдсан юм байна гэсэн энэ санхүүгийн мэдлэгтэй байх үед ирээдүйд учрах ямар нэг эрсдлээс бол тодорхой хэмжээгээр хамгаалагдсан байх гэсэн ойлгож байна. Зөв. За тэгэхээр харилцагчид одоо төлбөрийн хураамж нэгэнд төлөхгүй юм байна тийм ээ. Тухайн банкын нэг даатгалыг бол хийчихсэн байт юм байна. Яг банкнд мөнгө хадгалуулж байгаа тэр иргэд залуучууд хүүхдүүд одоо яг хадгалаад дууссаныхын дараах тэр үед нь таны ингээ хадгаламж бас даатгагдж байгаа шүү гэдэг мэдээллийг ер нь одоо өгчээдгүү манай банкуд. За энэ тал дээр бол банкуд бол бас янз байгаа л да. Ер нь бол яг хуулиараа банкуд маань энэ хадгаламж эзэмшдэг энэ банкнд дах хөрөнгөний эрсдлээс хамгаалагдсан даатгагдсан шүү гэсэн мэдээлэл өгөх хэрэгтэй байдаг. За энэ дээр банкудаа бид нар бол хамтарч ажиллаж байгаа. Олон нийтэд тэгээд мөн бас одоо манай корпорациас ингээд Монгол ангитайгаа хамтраад бид нар бас улсын одоо том хөтөлбөр байгаа шүү дээ. Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг бас ингээд хамт хэрэгжүүлээд явж байгаа. Энэ дээрээ бид нар ингээд банкнд дах мөнгө хөрөнгөнд чинь даатгагдсан шүү. Эрсдлээс хамгаалагдсан шүү гэсэн мэдээллийг бол хүргээд явж байгаа. Банкуд маань бас энэ дээр бол бас идэвхтэй бас оролцоод мэдээлэл бас хүргээд явж байгаа. Нэмээд бас хэлэхэд даатгцсан гэж би түрүүнээс хойш хэд удаа даатгсан шиг боллоо. Тэгэхээр хэдэн сая хүртэлх төгрөг даатгцсан бэ гэж бас сонсож олон мэ сонирхож иж боллоо. 20 сая хүртэлх төгрөг. Тэгэхээр та хадгаламжтай банкнд харилцах данстай мэдээж цалингаа авч байгаа тийм үү. За би ч ихсэн адилхан. Тэгэхээр миний энэ цалингаа авж байгаа энэ цалингийн данс за хэд ч хэдэн тий хэдэн сая төгрөг байлаа. Энэ мөнгөн хөрөнгө маань үргэлж даатгагдсан гэсэн үг. Тэгэхээр 20 сая хүртэлх төгрөг нь даатгагдсан. Тэгэхээр нэг харилцагчийн одоо хадгаламж харилцааны дансны нийт 20 сая хүртэлх төгрөг маань эрсдлээс бүрэн хамгаалагдчихжээ гэж ойлгож байна. Зөв. За эрсдлээс гэдэгт за манай сонсогчдод бас сонирхож магадгүй тийм ээ. Ер нь хадгаламжинд ямар эрсдэл ингэж тулгарч болох юм? Хадгаламжийн эрсдэл гэх юм бол ер нь за банк санхүүгийн эрсдэл гэж болно тийм үү. За банк маань банкч гэлтгүй ер нь бол санхүүгийн байгууллага тийм эрсдэлд орох юм бол эргээд нөгөө харилцагч нарыгаа хохиролд учруулах. Одоо харилцагч нар нь ирэхэд одоо хохирол амсах ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ дээр харилцагч одоо хадгаламж эзэмшигч маань миний энэ санхүүгийн бүтээгдэхүүн одоо санхүүгийн байгууллагатай харьцаж байгаа жишээлбэл банктай харьцаж байгаа одоо банкны одоо хадгаламжийн бүтээгдэхүүн харилцааны бүтээгдэхүүн маань эрсдлээс хамгаалагдсан юм уу гэдгийг бас мэдчих шаардлагатай. За яг санхүүгийн эрсдэл гэж ярьж байна. Жохон тодтогоод хэлэхгүй бол одоо манай сонсогчид маань санхүүгийн ус биш шүү дээ. Та нэг жишээ аваад бас дурдъя гэж бодож байна. За 2008-9 оны үед бол та бүхэн мэдж байгаа хас Зоос банк, Анад банк гэдэг тодорхой хэмжээгээр араараасаа ингээд татан бүгдсэн байдаг. Санхүүгийн эрсдэлд ороод мэдээж санхүүгийн эрсдэлд ороод татан бүгдсэн байдаг. За ингээд ирэхээр энэ үед бол тухайн банкны харилцагчдын хохирлыг хэн барагдуулж ирсэн бэ? Төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж ирсэн. Тухайн үед бол банкнд мөнгө хадгаламжид баталгаа гаргах тухай хууль гэж байсан. Тэгэхээр энэ хууль маань 2008-аас 2012 он 4 жилийн хугацаатай хууль байсан. За ингээд тухайн үед бол харилцагч нарын хохирол эрсдлийг төр ингээ өөрчдөг байсан байна. Энэ маань бол одоо зөв үү? За миний бол яг мэдэхгүй байна. Буруу шүү дээ. Бид нарын татвар төлөгчдийн мөнгөөр одоо бусад одоо ингээ харилцагчтай хохирлыг барагдуулаад байл тий. За ингээ энэ бол үнэхээр буруу тогтолцоо. Тэгээд тийм болохоор Монгол улсаас судлаад олон улсад энэ хадгаламжийн даатгалын тогтолцоо гэдгийг бол нэвтрүүлье. Олон улсад одоо дэлхийн одоо болж ер нь дэлхийн 100 гаруй улсын хадгаламжийн даатгалын тогтолцоог бол нэвтрүүлээд хөгжүүлээд явж байгаа. За энэ тогтолцоог оруулж ирье гэд 2013 онд одоо Монгол улсын их хурлаас бол банкнд мөнгө хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсан байдیں۔
Тийм тэгэхээр энэ хууль батлагдсанараа эргээд хадгаламж энэ хууль батлагдаад энэ хадгаламжийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлснээр банкнд хадгаламж эзэмшдэг эрх ашгийг хамгаалж байгаа. Заавалмаар банк нь нас төлж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Өмнөөс нь даатгалыг төлж байгаа. Банк нь те энэ хадгаламж эзэмшдэг эрх ашгийг ингээ хамгаалж гин. За ингээ улмаар улс орны санхүүгийн доктортой байдалд нөлөөлж байгаа, эргээр нөлөөлж байгаа. Тэгэлгүй яах вэ тийм ээ. Итгэлтэйгээр мөнгө хадгалуулахад тэр бололцоог бүрдүүлж өгöd тийм ээ. За нэгэнд хоёулаа бас ингээ яг хадгаламжийн даатгалын корпорац гэж ярьсан болохоор за хадгаламжийн даатгалын корпорацийн одоо үүх түүхээс ингээд ярилцээ хизээ байгуулагдсан ер нь яг ямар үйл ажиллагааг явуулж байна гэдэг манай сонсогчдод хэлээд өгч. За түрүүн би нэг улсын хурлаас ингээд банкнд мөнгө хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсан ингээд цус дурдсан. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд энэ хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх тусгай чиглэл бүхий хадгаламжийн даатгалын корпорацыг байгуулсан байдаг. Тэгэхээр бид нар манай байгууллага бол 2013 оны 6 сарын 14-нд үүсгэн байгуулагдсан. За байгууллагын маань үндсэн үйл ажиллагаа бол хадгаламжийн даатгалын санг хууль заасны дагуу удирдах. За гишүүн даатгагдсан банкудаас даатгалын хурамжийг төвлөрүүлэх. За даатгалын тохиолдол буюу түрүүн санхүүгийн эрсдэлтэй банк одоо татан буудах ч юм уу ийм эрсдэлт одоо тухайн харилцагч хадгаламж эзэмшдгийг хохирлгүй болгох, нөхөн төлбөр олох өөрөөр хэлбэл. Тэгэхдээ 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр олох. Ийм үйл ажиллагааны үндэс үйл ажиллагаануудыг явуулдаг байгаа. За 20 сая гэхдээ миний анхаарлыг их татаад байна. Яагаад тийм 20 сая гэдэг юм босго тавьсан юм? За жишээ нь бол 21 сая төгрөгийн хадгаламж хийчихвэл даатгалд хамрагдахгүй гэсэн ойлголт уу? За. Тэр талаар тайлбар. 20 сая бас түрүүн би цус дурдсан энэ олон улсад хэрэгжүүлсэн сонгодог санхүүгийн хамгаалтын систем гэж ойлгож болно. Хадгаламжийн даатгалын тогтолцоо маань. Тэгэхээр улс орон болгон өөрсдийнхөө эдийн засгийн онцлог, хүн ам зөв бүхэл онцлогоос шалтгаалаад даатгалын хамар хүрээтэй даатгсан мөнгө хөрөнгөний хэмжээг бол тогтоодог байгаа. Тэгэхээр энэ дээр бол олон улсын стандарт аргачлал гэж байдаг. За үүний дагуу Монгол улс яг энэ аргачлалын дагуу тогтооход 2013 онд хуулиа батлахдаа 20 сая хүртэлх төгрөг гэж тогтоосон байдیں۔ За жишээлбэл Америк нэгдсэн улс байна. Дэлхийн хөгжлийн төв болсон Америк нэгдсэн улс бол анх 2000 доллар даатгалд хамрагдахаар ингэж тогтоосон байдаг. Энэ нь бол 1932 онд анхны одоо хадгаламжийн даатгалын корпорац Америк нэгдсэн улсад үүсгэн байгуулагдсан байдیں۔ FDIC гэдэг. За үүнээс хойш бол манай хөрш Япон, хөрш одоо Хятад, Орос, Солонгос, Япон гэдэг одоо дэлхийн 100 гаруй улсын тогтолцоог хэрэгжүүлж байгаа. За үүн дээр бас улс орон болон өөрсдийнх нь даатгсан хадгаламжийн хэмжээ өөр байдаг. За ойрхон Солонгос байна. Өмнө Солонгос бол 50,000 вон. 50 сая вон. 50 сая вон. Манайхаар бол баг 100 сая төгрөг. Тийм. Америк нэгдсэн улс бол одоо 250,000 доллар даатгагдсан байдаг. За баярлалаа. Сонирхолтой гоё мэдээлэл байна. Тэгэхээр нэмээд хэлэхэд 20 сая төгрөг маань ингээд даатгагдсан байгаа. Энэ нь бас онцлог нь нийт одоо банкны одоо харилцагч хадгаламж эзэмшдийн 99% даатгалд хамрагдсан байдаг. Тэгэхээр массыг хамарч байгаа. Энэ хадгаламжийн даатгалын тогтолцоо маань хэрэгжүүлснээр бас жижиг одоо мөнгөнд өмбөхий хадгаламж эзэмшигчдийг бас ингээ массаар нь улс орны хадгаламж эзэмсэн массаар нь хамгаалах зорилготой. Тэгжиж тэр мөнгөний босгыг тавьсан байна тийм ээ. Жишээл одоо замбраагүй 100 сая тэрбум гэдэг ингээ явчих юм бол тэр бол масст бол хамаагүй шүү дээ. Жишээ тэгж одоо хэдэн тэрбумаар нь хадгаламж хийж байгаа тийм тохиолдол нь бол жишээ яг хадгаламж эзэмшигчдийн хувьд багахан хувийг эзэлж байгаа тийм ээ. Тэгээ энэ дээр нь даатгалын хураамжийг банкуд маань төлж байгаа. Тэгэхээр даатгсан хадгаламжийн хэмжээгээр банкуд маань даатгалын хураамж төлж байгаа. Тэгэхээр зэрэг банкуд маань одоо эрсдлээ тий өөрөд харилцагчдынхаа өмнөөс одоо иргэдийг одоо хадгаламж эзэмшдэг эрх ашгийг хамгаалаад ингээд энэ хадгаламжийн даатгалд ингээ хамрагдаад хураамжаа төлөөд нийгмийн хариуцлагын хүрээнд ингээ хэрэгжүүлээд явж байгаа байхгүй. За баярлалаа их сонирхолтой бас манай сонсогчдод бол мэдлэг өгөх
ийм мэдээллийг хүргэсэнд. За тэгвэл нургуулаас асууя. За манай нургуул маань бол Монгол банкны олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн ахлах мэрэгжилтэн гэдэг утгаараа бол ер нь мөнгөө ухаалгаар удирдах ирээдүгөө өөрөө бүтээе гэсэн одоо энэ дэлхийн мөнгөний 7 хоногийн бодлогын энэ урайтай холбогдуулаад манай сонсогчдод яг энэ хадгаламж мөнгөө ухаалгаар удирдах тал дээр ямар мэдээллүүд өгч болохоор байна. Жишээ нь ухаалгаар удирдах гэдэг маань юунаас эхлэх юм тийм ээ? Яг зөв. Энэ жил их онцлогтой жил байгаа. Яагаад тэгэхээр одоо дэлхийн нийтээр одоо иргэдийнхэн санхүүгийн мэдлэгийг анхаарч эхлээд 10-аад жил болцсон. Тэгэхээр 10 жилийнхаа ойн тохиож байгаа. Тийм байна. 2012 оноос эхэлсэн гэж яриад байгаа тийм. Тэгэхээр 10 жилийн ой болчоод байна. 10 жилийн хугацаанд бид нар хэрэг том алхсан гэхээр нийтдээ одоо ингээд бараг 100-аад орон бодлогын арга хэмжээтэй болцсон байна. Бодлогын одоо тогтолцоотой болцсон юм байна. Санхүүгийн мэдлэгийг одоо олгоход тэгээд одоо цаашид ч гэсэн одоо бид нар энэ тоо иргэн болгон одоо санхүүгийн мэдлэгээ дээшлүүлээд зөв зөвхөстэй удирдах гэдэг дандаа суур мэдлэгүүд байгаа. Суур мэдлэг гэдэг бол өнөөдөр бидний орлого зарлагаас эхэлнэ. Мөнгөтэй харьцдаг нэг ч хүн байхгүй. Мөнгө олж бидний амьдралын нэг хэсэгтээ бүр бага наснаас эхлээд явдаг. Тэгэхээр хүн мөнгөний харилцаанд орж эхэлснээс хойш л явж байгаа тэр харилцааг л одоо бид нэр одоо зүгээр зохистой харьцах те мэдлэгийг нь олгож явах нь бол одоо ингээд үүрэг болчиход байна. Орлого зарлагаас эхлэн ялтчихгүй. Тэгээд цаашаа одоо нэгэнт мөнгөө одоо амар зөв зохистой хүсэл хэрэгцээгээ ялгаад зөв одоо үрж зардаг болчоод байна. Цаашид бид нар ямар хамгаалтууд хийх юм, даатгал ямар байх юм, хадгаламж ямар байх юм те. Яг энэ жилийн өрөө болохоор ирээдүргөө одоо ингэ чиглэсэн одоо алхмуудыг хийя гэхээр хамгийн энгийн алхам нь бол нөгөө хадгаламж л яригадад байгаа. Нөгөөтэйгөр сая манай тойцогч бас хэлсэн те. Нийт Монгол улсын иргэдийн маань 3000 орчим одоо хадгаламж эзэмшигчд маань ойролцоогоор 97% гэсэн үг 20 орчим хувийн хадгаламжтай байна. Тэгэхээр бид бүхний хадгаламж маань бол найдвартай байд юм байна. Одоо мөнгө матрасанд ороо хиймээргүй шүү дээ тийм. Матрасанд ороо чи унтаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ санхүүгийн харилцаа гэдэг чи өөр аюу хэцүү одоо байнга стресстүүлдэг, байнга одоо санаа зовж идэг тийм. Тэгэхээр аль болох хүүхэд залуучуудаа багт нь одоо ингээд зөв зохистой одоо мөнгөд удирддаг багт нь сургачих юм бол бид нар ирээдүйд ихтгэлтэй баймаар байна. Ирээдүг өөртөө хамгаалдаг баймаар байна тийм. Мэдээж одоо дан хадгаламж бас биш бүх өндгөө нэг сагсандаас хиймээргүй байна. Өөр санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлмээр байна. Хөрөнгөний зах зээл байна. Энэ бүх сэдвлийн дотор явж байгаа. Дандаа суур. За яг энэ дээр бас нэг ийм сонирхолтой асуулт төрөн бол тавигдсан. Гэхдээ яг энэ тогтолцооны талаар нэлээд дэлгэрэнгүй хэлээд өгчих. Яг энэ дээр бол мэдлэг олгох тогтолцоо гэж яриад байгаа шүү дээ. Жишээ нь одоо яг Монгол банкнаас одоо 2012 оноос эхлээд энэ үйл ажиллагааг ингээд тогтвортой хэрэгжүүлээд байгаа гэж би ойлгож байна. За яг мэдлэг олгох тогтолцоон дээр та ингээд сонсогчдод ойлгомжтой жишээ ингээд хэлэхгүй. За юуны төрөнд бид нар яг санхүүгийн мэдлэг гэж юу вэ гэдэг бас ойлгох хэрэгтэй. Тэр санхүүгийн мэдлэг бол хувь хүн та өөрөө өөрийн болон өрхийн хэрэгцээндээ зориулаад санхүүгээ удирдахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага гэж яриад байгаа. За мэдлэг гэдэг нь юу вэ гэхээр одоо бид нар бол яг мэдлэг өгөөд яриа сууж байна тийм. Өнөөдөр бол энэ одоо подкастыг сонсоод ямарсан бидний хадгаламж даатгагдсан байна гэдэг бол мэдлэг байгаа байхгүй. Тэгэхээр даатгал гэдэг нь юу вэ гэхээр одоо иргэн хүн банкн дээр очиод би ингээ хадгаламжийн дэвтрээ нээлээ те. Энэ даатгагдсан уу? Ингэж асуух хэрэгтэй байхгүй. Энэ маань бол чадвар аль явчих жоохгүй. Яг л хэрэгжүүлэн те. Түлэг эсрэгээрээ банкны ажилтаа одоо даатгалын хадгаламжийн дэвтэрэн дээр юм наалтдаг байхгүй. Одоо даатгалын дагц гэдэг. Энэ маань байна уу гэд иргэн асуухад одоо тэлэр маань те энэ байна штэ гэдгийг ингээ харуулдаг ч юм уу те. За энэ бол чадвар болчиход байгаа. Дадал гэдэг нь юу вэ гэхээр би өнөөдөр одоо ганцхан өнөөдөр биш те. Би сар болгон банк руугаа очиод би тэр мөнгөө хийдэг байх маань миний дадал болчиход байгаа гэсэн үг. Тогтмол гэсэн. Тийм тогтмол байх хэрэгтэй. Тэр яг залуучууд руу чиглэсэн юм юу байна гэхээр одоогийн байдлаар бол одоо 10 жилийн ахлах анги буюу 10-11 дугаар ангид бизнес судлах хичээл ордог. Харамсалтай нь энэ маань сонгон судлах хичээл. Тэгэхээр хүүхэд сонгуул орно. Сонгохгүй бол орохгүй гэсэн. Тэгэхээр нөгөө яалтчгүй боловсролын яамын дээр бас хөдлөх хэрэгтэй байгаа. Дандаа санхүүгийн байгууллагууд ингээл чадлаараа хийгээд байдаг тий. Тэгэхээр тогтолцоо буюу яг тэр боловсролын систем руу гүнзгий орчих юм бол хүссэн хүсээгүй хүүхэд 5 жилийн дараа ихэд ингээд өөрөө мөнгөд ингээд хэд өрөхгүй тий. Ухаалгаар ханддаг ирээд одоо тийм болоод явчихна гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар бидний хүрх үнцэг хаана вэ гэхээр боловсролын яамтайгаа хамтарч ажилладаг. Үүнд бол насан туршийн боловсролын төв
байна. Одоо тэр маань яадаг вэ гэхээр одоо аймаг болгонд те өөрийн гэсэн салбартай хичээлээс хоцрогдсон тусгай нөхцөлд хүмүүс гэх мэтчлэн хүмүүсийн одоо хичээлд нь орж явдаг гэсэн үг байхгүй юу? Яг системд бол одоо сонгон судалгаар бол ороо явж байдаг. За энэ дээр хоёулаа мэдлэг чадваргийн талаар ярьсан. За хандлага гэхээр би бол статистик хэлж магадгүй гэж бодож асууж байгаа юм. 2012 оноос хойш одоо энэ мөнгөний 7 хоногийн бодлого одоо 7 хоног гэдэг ингээд хэрэгжүүлээд бас одоо хадгаламж эзэмшигчдэд санхүүгийн мэдээлэл ингээд өгөөд байна. Яг хандлага энд 12 оноос хойш өөрчлөгдсөн одоо нааштайгаар бид нэр ярих гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Жишээ нь одоо нэг 100 хүн байсан бол 200 болдог ч юм уу. Ямар амжилт бүтээл байна вэ? Яг 12 он гэдэг яг онцлоод байна гэхээр 12 онд одоо судалгаа хийгдсэн байдаг. Одоо Монгол Улсын иргэдийн санхүүгийн мэдлэг хэр байна гэдэг судалгаа хийсэн. Тэгэхэд маш муу болсон. Тэрний үндснээр бол үндэсний хөтөлбөр бол гарч ирсэн байдаг. Тэгэхээр тэрнэр ямар асуудалтан дээр унжсэн гэхээр өнөөдөр та санхүүгийн хэдэн байгууллага мэдэж байна вэ? Эхний нэг асуулт. Тэр одоо би яг танаас асуух гэдэг байна. Санхүүгийн одоо хэдэн байгууллага мэдээд байна? За одоо банк л мэдэн шүү дээ. Өөр юм мэдэхгүй шүү дээ. Өө яа. Тэгэхээр одоо яг бид нар яг энэ сууж байгаа гол шалтгаан байхгүй. Яагаад хүүхэд залуучууд гэдэг байгаа юм бэ? Хүүхэд залуучуудын хандлагын өөрчлөлт аюу амархан байдаг байхгүй. Одоо би танд ингээл банк байна, банк ус байна, хөрөнгийн бирж байна. Одоо жишээлбэл хадгаламжийн банк бол санхүүгийн байгууллагыг та мэднэ шүү дээ. Яг одоо та тулгагдсан байгаа. Тийм учраас хамгийн ойлгомжтой банк байгаа. Одоо даатгалын корпорац гэдэг чинь маш санхүүгийн байгууллага гэх мэдчихлээ. Тухайн үед асуухад бол 3-ыг мэддэг байсан. Одоо энэ бол одоо нэлээд их болцсон. Хөрөнгийн бирж хаана байна те. Ер нь бол аюу ахицтай харагдаж байгаа. Хөтөлбөр маань яг өнгөрсөн жил дууссан. Нөгөө дунд хугацаанд байх хэрэгтэй. Яг нөгөө 5 жилд хүний дадлага өөрчлөгдөг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жил бид нар бол юугаа харна? Үр дүнгээ харахаар одоо судалгаа ин гэсэн зорилт байгаа. Хөтөлбөрийн мониторингийг хийхэд бол ер нь бол нэлээд ахицтай харагдаж байгаа. Мэдээж л дээ тийм. Мэдээж одоо хүмүүс одоо бид нар энэ сууж байгаа чинь санхүүгийн мэдлэг хэрэгтэй ингээ яриад шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр энэ бас нэг л хэмжээний одоо хүртээмж маань нэмэгдэж гин гэж хараад байна. Яалтчгүй одоо хүний дадлыг өөрчлөхөд бол хугацаа шаарддаг. Тэгэлгүй яах вэ? Хугацааны байх хэрэгтэй. Одоо дэлхийн нийтээр 10 жил хөдөлчихэд байхад зарим улс одоо л ярина шүү дээ. Энэ чинь тийм. Ер нь ингээд яг за одоо дэлхийн нийтээ бас нэг ийм асуулт надад бас орж ирлээ л дээ. Яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд ингээ явснаар одоо амжилт олсон дэлхийн ямар улс орнууд байдгийг бол ялцчгүй хөгжсөн улсууд шүү дээ. Хөгжингөө улсууд. Хөгжингөө улсууд чинь л угаасаа дандаа бодлогыг гаргадаг те. Хамгийн анх Англид үүсгэн байгуулагдсан Английн одоо яагаад энэ санхүүгийн мэдлэгт анхаарсан гэхээр ерөөсөө л хямралууд тахгүй. Санхүүгийн хямрал шүү дээ. Нөгөө 97 оны долларын хямрал байна. 2008 оны ипотекийн хямрал байна. Тэгээ энэ хямрал чи хоёр талтай те. Нэг талд нь мэдээж бодлого барьж байгаа хүмүүс алдчихээн те. Нөгөө талд нь иргэд нь бас алдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр талтай юм зоосны хоёр талыг яах хэрэгтэй юм бэ гэхээр хоёр тал руугаа л ажиллах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр за бидний өнөөдрийн угаас ярьж байгаа сэдв маань мөнгөө ухаалгаар удирдах ирээдүгөө өөрөө бүтээ гэдэг энэ сэдвээр ярилцаад байна. За ирээдүгөө өөрөө бүтээ гэдгийг одоо яг энэ сэдвийн хүрээнд эхний алхам юу хийж болох вэ? Эхний алхам яг л өнөөдөр та зардлаас бүртгэж эхэлнэ гэсэн. Зардлаа бүртгэж эхэлнэ. Би өнөөдөр та бол орлого аягүй сайн мэдэж байгаа. Би эднэр аягүй сайн мэдэх хэвээр. Тэрнэр би ажиллахаас илүү би та зардлаа хэр хянаж байгаа байлаа асуух хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зардал гэдэг нь юу гэсэн үг вэ? Та өнөөдөр гаргаж байгаа те тамхины мөнгө одоо уу хундаа юу гэдэг бүх юмаа та бүртгэж үзсэн үү? За. Ястаа. Нөгөөтэйгөр яхаа мэдээж бүртгэх заавал аль байхгүй те. Тэгвэл та ий баримтаа бүртгүүлдэг. Бүртгүүлдэг. За тэр шүү. Тэгэхээр ий баримтны нэг онцлог байдаг байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө сангийн амнаас одоо дотор ерхий газраас хэрэгжүүлж байгаа шүү дээ. Нөгөө ацтан болох гэдэг шүү дээ та тий. Тэгээ ер нь бол яг цаад ухамсруулууд ацтан болох л тийм юм яваад байгаа. Нэг хүч бол тэр ац. Хоёр таас 2%-ийнхаа нөгөө эргэн төлөлт гарч мөнгө авах гэдэг шүү. Тэгэхээр таныг би санхүүгийн мэдлэгтэй болох нь бол би танд юм санал болгох гэхээр надад хөшүүрэг байхгүй болчиход байна шүү дээ. Яг л та надад татвар төлөөгүй би тэгэхээр танд юу санал болгох тийм хөшүүрэг байхгүй учраас бид нарт яг нэг хүсэл эрмэлзэл чинь л байгаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр өнөөдөр одоо гар дах маань тий өнөөдөр та магадгүй мөнгө орондлох ч юм уу тий санхүүгөө зүй хахад маргааш та сэтгэл амар ах хэрэгтэй байхгүй. Тэр ч гарцаагүй тийм шүү. Одоо танд хар өдрийн мөнгө байна уу? За байгаа юм шиг санагдаад байгаа шүү. Байгаа гэхээр чин таваас зах хэмжээний одоо ингээ өөрийнхөө ирээдүгөө бодоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр хүүхдүүдэд өнөөдөр энийг суулгамаар шүү дээ. Яагаад аав ээжийнхэн те хөдөлмөрөөр олсон мөнгийг бид нэр заавал чихэр одоо жимс юунд өрмөр байгаа юм бэ? Одоо би жишээлбэл хүүхдтэй туршаад үзсэн 3 жил болж байна надад хөдөлмөр гэхээр одоо манай хүүхд ууралдаг байхгүй. Ястаа та нэг хэрэггүй юм заац яагаад би мөнгө өрч чадхаа байчлаа. Яагаад би амар сонирхож
би хэрэггүй өмдөрч чадхаа хичээд байна. Тэгэхээр тэр хүүхд хэрэгцээндээ зарцуулах гэдэг шүү дээ. Хүслээ бүр ингээд нөгөө дадал болгоцсон. Одоо би ингээд үрийг гэхээр л тэнд мөнгө байх хэвээр. Тэгэхээр би асуудаг байхгүй. Яагаад гэж маргааш шүүжүүлж болно шүү дээ. Одоо энэ чинь болохоор ингээд хүүхд ярьж байна шүү дээ. Гэхдээ тэр чинь буруу биш шүү. Зөв шүү дээ. Эрсдлээс Тэгэхээр яг л одоо ийм олон хүүхдийг би үнэнгээр хэлэхэд бид нар энэ хөтөлбөрийн одоо хүрээндтэй нийт Монгол улсын 950 гаруй өрх дотор те энэ олон хүүхдүүдийг бүтээчих юм бол бид нар 20 жилийн дараах Монгол улсыг харъя л та. Яагаад гэж тийм энэ өстой яг орой руу орж ийн. Иргэн баян бол ус баян Ус баян гэж. Одоо энэ хөгжингөө орнууд бол бүгд ер нь одоо бид нар мэдж байгаа те Япон улс байна те. Ямар хятад байна те. Ямар хоримтлыг бол бүр өстой үлгэр жишээ хэрэгжүүлж штэ хоримтлал гэх. Тэгтээ бас сул тал байгаа шүү дээ. За ямар сул тал вэ? Сул тал яагаад тэгэхээр одоо Япон улс маань ингэдэг байхгүй. Ингээ хатгалаа л гэдэг гаргадаггүй. Хөрөнгө оруулалт байхгүй. Яагаад би нөгөө бүх үндгээ нэг сагсанд бити ийгээч гэдэг байгаа тэр байхгүй. Санхүүгийн мэдлэг гэдэг чинь бүрийн цогц. Тэ? Хөрөнгө оруулах юм бол тэгвэл яагаад хөрөнгөний мэд рүү орж болтгоо. Тэгэхээр нөгөө хүмүүс нь дадлан суудсан. Мөнгө хадгална яагаад одоо Японы одоо хадгалж хүү байхгүй шүү дээ. Харин тийм Эсэм мөртлөө хадгалаад байдаг дадлан үүсчээд байдаг. Тэгэхээр одоо бид нар бол яг Монгол улсаар залуухан тэ иргэдтэй хүмүүс тэ бүх үндгээ нэг сагсанд хиймээргүй. Гэхдээ эрсдлээ тооцоолъё. Тэ? Койн орж ирлээ. Шуурмааргүй байна. Бид нар бодиттой ямар хөрөнгө оруулалт хиймээр байна. Ганцхан хадгалаад аймааргүй байна. Өөр юу ээж болох юм? Боловсралтай хөрөнгө оруулалт л та. Өөр юу байх юм? Ирээдүгөө чигс өнөөдрөөс эхлээд би одоо орон сууц заавал зээлэр авмааргүй шүү дээ. Орон сууцтай зориулсан зорилготой хөрөнгөлтэй баймаар шүү дээ. Гих мэтчлэн бүх сэдвийг зэрэг хамтд нь өгвөл одоо энэ ирээдүйн маань бол одоо баталгаад болтгоо. Тийм байна. За бидний бол эхний алхам одоо мөнгө ухаалгаар өдөрдөж ирээдүгөө өөрөө бүтээе гэсэн эхний алхам маань бол хүүхд залуучууд ер нь ямар ч одоо хадгаламж эзэмшиж байгаа хүнд бол ойлгомжтой ингээ яригдж гин гэж ойлгож байгаа. За ингээд ухаалгаар өдөрдөж ирээдүгөө өөрөө бүтээе гэдгийг эхний алхам бол хадгаламжийг нээх тийм ээ. Ерөөсөө ер нь ингээд харж байхад одоо хүмүүсийн за яг сая нургуул битээ хоёр бол нийт үндсэндээ бол хандлагыг ингээ ярьчихлаа тийм ээ. Ер нь хандлага бол зөв тийшээгээ эргэж байгаа. Ер нь хандлага зөв тийшээгээ эргээд энэ 950 мянган өрхөд байгаа өөр хүүхдүүд залуучууд ингээд хадгаламжаа нээх юм бол улс орны хит ирээдүйн маань бол 20 жилийн дараа төсөөлөгдөж сайхан төсөөлөгдөж байна гэж ярьж байна. За хандлага нэгэнд ингэж өөрчлөгдлөө ч гэсэн ер нь эхний яг хамгийн бага хэмжээний хадгаламж ер нь хэдээс эхэлж байна манайхан. Одоо тийм судалгаа байдаг уу? Одоо хүүхд залуучуудын хувьд аваад яриад үзье л да. Улсаас тогтоосон юм шүү дээ. Нөх хүүхдийн хөтөлбөр гэж 100 мянга өгч шүү дээ. 100 мянга хадгаламж болох хэрэгтэй. Зорилт нь бол уул нь бол тийм. Хадгаламжийн хэмжээ бол их багаас л шалтгааллахгүй. Хамгийн гол нь хадгаламж нээж байгаа зорилго тий. Тэгээд боломжоор тогтмол хийх зорилготой. Тогтмол одоо өдөрт жинхэнэ 1000 төгрөг ч юм уу эсвэл сард нэг 50 мянган төгрөг ч юм уу тий. Ингээд тогтмол энэ хуримтлал гэдэг нь хамгийн гол нь дадал болохын тулд тогтмол ингэж хэрэгжүүлж явах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгээд бас нэмээд нэг мэдээлэл өгөхөд манай хадгаламжийн даатгалын корпорацаас түрүүн нургуул ахлах бас хэллээ тий. Манай корпорац бол бас энэ олон нийтийн санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх хөтөлбөрт бас ингээ хэрэгжүүлэгч байгууллагаар ингээ ажиллаж байгаа. За бид нар бас иргэдийнхээ энэ санхүүгийн мэдлэгийг дэвшлүүлэхийн тулд бас хүүхэд багчуудаа бас зорилт болгоод ингээд хүүхэд багчуудаа багаас нь яг энэ хуримтлал гэдгийг дадал болохоор ингээд зориод бас олон арга хэмжээнүүдээс зохион байгуулад явж байгаа. За би энд тавьсан нэг та тэмээг харж байна. За энэ тэмээний маань зориулалт мөнгө хуримтлуулах. Хүүхдүүд маань одоо ийшээ мөнгө ингээ хүлээд хийгээд хуримтлуулах. За та бид нар мэдж байгаа хэ гахаа гэл одоо ерөөс мөнгө хуримтлангууд л ерөөс гахаал санаанд орж байгаа юм тий. За энэ гахаа маань бол угаасаа Европоос гаралтай. Тэгэхээр зэрэг манай Монгол улс бас өөрийн үндэсний гэсэн тий хоримтлын бэлэг тэмдэгтэй болёо гэд Монгол банк Шпаркаса гэдэг холбооны бүгд найрамдах Герман улсын Шпаркаса банкны Монгол дахь сүрэн төлөөлөл за манай хадгаламжийн даатгалын корпорац гэдэг байгууллагууд бүгдээрээ хамтраад 2017 онд Монгол улсын үндэсний хоримтлын бэлэг тэмдэг гэдэг зүйлийг бий болгосон. Энэ маань тэмээ. Тэмээ тэгэхээр бид нар одоо Монгол улсын үндэсний хоримтлын бэлэг тэмдэг болж байгаа. За энэ үднээсээ бид нар бас ингээд гахааны оронд ингээд тэмээг хийгээд бид нар ч тэгэхээр та одоо асуух яа тэмээ яг үнэ яг би бодож байна.
яаж шалгаруулаад тэмээ гарчвал гэж би асуух гал хүлээгээ суугаад байлаа. Тэгэхээр зэрэг тэмээ гэдэг маань хамгийн найдвартай амтан. Тэгээд дээрэс нь тэмээний одоо бүх маань усыг нөөцлөдөг. Хөрөнгөлүүлдэг. За нааш нэгдээ би хараад хий. Аюу хөөрхөн түрүүн нэвтрүүлгээд орж ирэхээс өмнө хараад байсан. За. Тэгэхээр тэмээ гэд хэлэхээр Монгол хүнд бол нэг эерэг тийм сайхан мэдрэмж төрсөн шүү дээ. Тийм. Тэгээд тэмээ маань бол нөөцлүүлэх, хуримтлуулах маш олон шин чанар, хуримтлалын бэлэг тэмдэг байхаар бүхэл шин чанарыг агуулсан. Тэгээд ингээд тэмээг бол хуримтлалын бэлэг тэмдгээр ингээд болгосон байдیں۔ Болгосон байна тийм ээ. Тэгээд бид нар одоо энэ глобал money week буюу дэлхийн мөнгөний 7 хоног за мөн яг энэ хуримтлалыг олон нийтэд ингээд сурчлан таниулах олон хөтөлбөрүүд байдаг. Дэлхийн одоо хуримтлалын өдөр гэж бас байдаг. За ингээд энэ арга хэмжээ болгоноор бид нар ингээд хүүхэд залуучуудаа ингээд санхүүгийнхаа мэдлэгээ олгоод за эргээд ингээд хүүхдүүдтэй энэ мөнгөө хоримтлуулаарай гэд хүүхдүүдийн хоримтлуулах тэр нөгөө хүсэл эрмэлзлийг төрүүлэх дэмжих үднээс бид нар энэ мөнгөө хоримтлуулдаг тимийг хүүхдүүдэд бас урамшуулдаг байгаа. Тэгэхээр та хүүхдтэй хэд настай вэ? Манай хүүхд одоо 21 хүрч ийн дөө. Тийм том болсон. Тийм. Ачсаа одоо ахын байхгүй байгаа. Гэхдээ манай охин ч одоо хоримтлалтай. Хоримтлалаа хийгээ яваад байгаа. Тэгэхээр би яг өөртөө ингээд жишээ авахад миний хүү одоо 6 настай. Тэгээд энэ 17 нас хойш бол яг энэ хоримтлалын бэлэг тэмдгээ ингээд сурталчлах гэх Монгол банкнаас банкны сантай хамтраад ингээд арга хэмжээний зохион байгуулдаг. За энэ дээр ингээд би хүүгээ 2-3 настай байхад нь тэмээ. Өгөөд за миний хүүгийн дотор ингээд мөнгө оруулах. Миний хүү юу авмаар байна гэдэг байхгүй юу. Тэгээд тэнгуут чинь Marvel-ийн Супермен. За тэгэндээ Супермен. За тэгээд Суперменийн хувцас. За мөн одоо Ахмад капитаны бамбай гэлтэж байгаа байхгүй юу. За тэгэхээр тул миний хүү яах вэ? Ээж нь одоо мөнгө авахгүй шүү дээ. Миний хүү өвөө эмээ өгсөн мөнгөө ишигээ хоримтлуулад агч нарын өгсөн мөнгөө ишээ хоримтлуулад тэрүүгээр миний хүү тэрийг авч олно шүү дээ. Гэт. Тэгээ хүүдээ ингээд зааж өгсөн. Тэгээ миний хүү хөрхөн 5 гэлтгөө одоо ингээд яг одоо баг дэсгэртэй мөнгнүүд байгаа шүү дээ. Тэгээ 5 төгрөг гэж байлаа. Одоо бол 20 төгрөг, 50 төгрөг гэт энэ баг хэмжээний мөнгүүдийг бол миний хүү айгүй итгэвтэй хоримтлуулдаг. Тий. Тэгэхээр энэ хүүхдүүд багаас нь тий хуримтлалыг ямар ач холбогдолтой юм. Тэгэхээр энэ чинь нэг ясны хүүхдийг ингээд төлөвшүүлээд байна шүү дээ. Дадалт ирээдүйд одоо миний хүү сахилга баттай, санхүүгийн сахилга баттай, санхүүгийн одоо оновчтой шийдвэр гаргах чадвартай ингээд хүн болоод төлөвшнө. Тэгэхээр ингээд хүн болго ингээд багаас нь хүүхдүүдтэй тий санхүүгийн мэдлэгийг олгох хамгийн наад зах нь хуримтлуулах. Тий. Энэ дадлыг бий болгох хэрэгтэй гэж ойлгож байгаа. Яг үнэ. Тэгээ одоо нөө дэлхийн мөнгөний 7 хоног дээр чинь ганцхан одоо бид манай хоёр байгууллага гүгээд байгаа юм биш. Бүх арилжааны банкуд хамтарч байна. Одоо яг энэ одоо подкастыг ашиглаад одоо 26-нд одоо марафон гүйж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар гоё. Тэнд одоо банкны холбоо ахлаад одоо манай хоёр байгууллагаас хамтраад Спаркаса банкны сан бусад хамтрагч одоо байгууллагууд маань ороод дэлхийн мөнгөний 7 хоног зориулалтад марафон гүн хүн болгон урагдсан байгаа. Тэгэхээр очиорой. 26-ны марафон 11 цагаас хагас өдөр яг өдрийг бодоод хагас өдөр цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдэд хүмүүс аявих гаргадаг. Дээрээс нь банкудад энэ бүтэг ажиллуулна. Бүтэг ажиллуулна гэхээр янз бүрийн санхүү бүтээгдэхүүнүүд гараад ирнэ гэсэн үг байхгүй. Тэр өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүн одоо манай охин бол карт алдсан байгаа. Очоод картаа сэргээд ингэсэн л бодсон сууж байгаа. Тэгэлгүй яах юм. Тэгэхээр яг энэ нэг үйлчлэгийг ингээд дөхүүлэх зорилгоор одоо энэ мөнгөний 7 хоног ийм ашигтай байгаа байхгүй. Тэгээ ер нь олон улсад хоёр л арга хэмжээ болдог. Үдээд мөнгөний 7 хоног 10 сард болохоор дэлхийн хуримтлалын өдөр болдог. Ийм хоёр том арга хэмжээ болдог байгаа. Тэгэхээр энэгээр дамжуулаад бид нар одоо энэ ганцхан арга хэмжээгээр биш дамжуулаад бас иргэдтэй хүртээмжтэй баймаар байна гэх. Тэгэхээр одоо ийм марафон бол байгаа шүү. Тий. Би бүр 26-нд ихтэй их олзуурхлаа. Ягаад гэвэл би тийм 5 дахь өдөр юу яадаг байхгүй юу? Таны амралтанд гэж зориулсан нэвтрүүлэг хийж байдаг. Яг энэ мөнгөний бодлого дэлхийн одоо мөнгөний 7 хоног мөнгөө ухаалгаар удирдах ирээдүгөө өөрөө бүтээ. Уран ч гэсэн надад маш их таалагдж байна. Юу гэхээр би 5 дахьынхаа нэвтрүүлгээр бас энэ сонсогчдоо мөнгөө ухаалгаар
ухаалгаар удирдах ирээдүг өөрөө бүтээ гэдэг энэ урайг хэлээд дэлхийн мөнгөний 7 хоног болж байгаа шүү гэдгээр бас сайхан тайлбарлаад байгаа. Ягаад гэвэл таны амралтын нэвтрүүлэг маань болж байгаа арга хэмжээнүүдийг Тэгэхээр энийг л ярих хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ амралтын өдрүүдээр ерөөсөө ингээд зарлаа явчихдаг байхгүй. За би энийг давхар хэлчихье гэж бодож байна. Гой шагналууд байгаа тий. Хадгалсан даатгалын корпорацаас хүртэл гэдэг байгаа. Одоо бас тэнд анхаа тэмцээн асуулт хариултын тэмцээн зохион байгуулна. Тэгээд ингээд бас одоо шалгарсан хүүхэд залуучуудаа хөрөнгөлүүлдэг тэмээгээ бас урамшуулна. Илүү хоримтлуулаарай гэж. Өшөө банкуудын бэлгүүд банкуд маань тэн дээр бүтээгдэхүүн үйлчлэгээндээ бас тодорхой хэмжээний урамшуулалтаа бүтээгдэхүүн үйлчлэн гаргах байх. Тэгээд манай охин чинь юугаа бас хайцсан байгаа, карта хайцсан байгаа. Миний хөө яваад очиод гэрнч ойрох юм. Яваад очоо гэж хэлсэн. Тийм, ер нь юм янз бүрийн л арга хэмжээнд болно тий. Тэгэхээр энэ удаагийн бас онцлог нь юу гэхээр нэг төрийн байгууллагаас гадна хувийн хвшлээд аяг хорсон. Одоо Lemon Press гэж бид бас мэдэн шүү. Медиа одоо партнераар орж байгаа байхгүй. Тэгэхээр би бас аяг урамшуулаад байгаа нь юу гэхээр одоо залуучууд хөдөлж штэ. Энд чинь л нөгөө хүртээмж харагдаад байна тий. Тэгэхээр өнөөдөр ингээд нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. За хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах мэргэжилтэн Туяа цэцэг болон Монгол банкны олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Нургуул нартай одоо ингээд мөнгө ухаалгаар удирдах ирээдүгөө өөрөө бүтээ хийсэн дэлхийн мөнгөний 7 хоног гэсэн сэдвээр ингээд ярилцлаа. Та бүхэнд маш их баярлалаа. За одоо 26-нд очиад бүгдээрээ энэ өдөрлөгт ингээд нийтээр оролцоорой. За энэ бол маш их олон боломжууд байгаа юм байна. Тийм. За ингээд нэвтрүүлгийн төрөөд өндөрлийг хурж ирж сайхан ярилцлага өгсөн хоёр одоо зочиндоо маш их баярлалаа. За тэгээд баярлалаа. Сонсогч олонд анхааралтай сонссонд баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдрийн манай зочны цаг нэвтрүүлгээр хөтлөгч Гаридтай хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах мэргэжилтэн Туяа цэцэг болон Монгол банкны олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Нургуул нар ингээд ярилцлаа. Манай сэдв дэлхийн мөнгөний болгын 7 хоногийн талаар болон ер нь хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэг гэж юу юм бэ энэ талаар ингээд ярилцлага өнгөрлөө. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3